Намайг Эрдэнэ гэдэг би 8 настай. Тэгээд би Монгол сургууль сурдаг 3 дугаар анги. Энэ хамгийн дуртай хичээл нь юу вэ? Математик, биеийн тамир, химэл оюухан, технологи, монгол хэл, хүн ба орчин. Энэ бүр дээр үед энэ үргэлжилсэн 4.6 тэрбум жилийн өмнө дэлхий үүсэж бий болсон. Тэгээд 200 сая жилийн өмнө 7 тэрбум хуваагдаад тэгээд ингээд тэрний нэг нь Америк жоохон бахтай дэлхийн газрын зураг гай гэдгийг сонирхож тэгээд сонирхсон. Цээжлэхдээ чи яг ямар арга барил ашигладаг? Ном, Google, ChatGPT, тэгээд YouTube, тэгээд гар утас, тэгээд компьютер, таблет тийм юмнуудаас сонирхсон. Хамгийн хэцүү байсан нь аль нь вэ? Хамгийн хэцүү нь Африк 50 улстай 55 улстай. Тэгээд зурхад амар хэцүү 50 улс нь. Олон улстай болохоор хэцүү. 55. Аад чинь 50-аар тэгээ бас зурхад бас хэцүү байсан. 1886 онд Францаас ингээд Америк руу бэлгэлсэн. Тэгээд зөвхөн хошинд 46 м өндөр, тэгээд суурьтайгаа нийлээ 96 м өндөр. Тэгээд дотроо 354 шаттай. Америкийн ерөнхийлөгч Трамп Гренланд улсыг 100 сая доллараар худалдаж авах га тэгээ Гренландын ерөнхийлөгч өгөөгүй. Дээр үед бол Дайн улс эзэлсэн байсан. Тэрнээс ч өмнө Америк бүр эзэлсэн байсан. Тэгээ явж явсаар хагаад Америк Дайн улсад эзлүүлэгдээ. Дайн улсад Гренланд улсаас шууд эзлээ. Тэгээ орчин үеийн Гренланд дараа байгаа. Ямар улсуудаар ажиллая гэж бодож байна? Герман, Орос, Хятад, Солонгос, Америк, Бразил. Одоо ер нь яг юу хөдөлж байна? Тэгээрээ. Дэлхийн газрын зураг, динозавр, онгоц. Динозавраа судлаад байна. Динозавр ер нь тэгээд аль улсад аль төвд үүссэн юм? Судалсан уу? Судалсан. Яа тийм үү? Дэлхий дөнгөж үсээ тэгээ хэдэн сая жил тогтохгүй бороо орсоор агаад ингээд далай үсээ, тэгээ далайнаас нь динозавр үсээ, тэгээ хуурай руу гарч ирээд тэгээ хэдэн 100 сая жилийн дараа дэлхий рүү солиор унаад устж өгөө болсон. Одоо хүүхдийн баяр болчихж байгаа шүү дээ. Чи хүүхдийн баяраар юу гэдэг вэ? Яаж өнгөрүүлдэг вэ? Найзуудтайгаа тоглоод парк ороод анатайгаа сайхан өнгөрүүлдэг. Мэлэг бол тоглоод. Хүүхдийн баярын мэнд хүргэе.